Цагдаагийн 102 полис аппликейшнийг өнөөдрийн байдлаар 169,041 иргэн татаж ашиглажээ. За тухайн аппликейшнаар дамжуулан нийтдээ 44,000 орчим зөрчилд хариуцлага тооцож 123 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний урамшууллыг иргэдэд олгох тооцоо гарсан байна. 2025 оны 11-р сарын 1-ээс цагдаагийн 102 аппликейшнаар замын хөдөлгөөний зөрчлийн мэдээллийг иргэдээс зурган хэлбэрээр хүлээн авч зөрчил гаргагчдад хариуцлага тооцож байгаа. Харин тухайн жолооч торгуулийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд ямар арга хэмжээ авах тал дээр 2025 оны 9 сарын сүүлээр бол нийт одоо 102 полис аппликейшн дээр 134,820 иргэнээс зөрчлийн мэдээлэл бол ирсэн байна. Тухайн жолооч маань өөрөө торгуулаа хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байгаа бол дүүргийн 90-90-ний анхан шатны одоо шүүхийн шийдвэр газарт одоо хандах юм боломжтой. Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийн 10-аас 20 хүртэлх хувийг тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд буцаан олгоно. 11-12 дугаар сарын урамшууллыг 2026 оны 1-р сарын 20-ны дотор, 2026 оны 1-2-3 дугаар сарын урамшууллыг ирэх 4-р сарын 20-ны дотор нэг удаа олох юм а. Харин тухайн зөрчил удаа дараа давтагдсан тохиолдолд ямар хариу арга хэмжээ авах тал дээр дараах хариултыг өглөө. За тухайн зөрчил удаа дараа татамжтай гаргаж байгаа нөхцөл байдал дээр замун дээрээс нь одоо торгуулийн арга хэмжээ тооцогдоод торгуулаа хуулийн хугацаанд тушаагаагүй олон торгуулалт явж байгаа тохиолдол дээр зөрчлийн тухай хуулийн 3.8-ийн 4 дахь заалтын дагуу жолоодохыг нэгжлийн хугацаар хасах хэцүү зохицуулт байна. Замун дээрээс нь тухайн жолооч маань торгуулаа тушаана тушаагаагүй олон торгуулалт явж байгаа юм бол зөрчлийг үрдүүлээд шүүх рүү шилжүүлэх ийм зохицуулт байгаа. Цаашид автозамын цагаан шугам даван буцаж эргэх урсгал сөрөн өөдөөс тулж зогсох зөрчлийг илгээдэг болохоор системийн хөгжүүлэлт хийж байгааг хэллээ. Одоогийн байдлаар явган хүний зам дээр машина тавьсан автомашина зогсоолд бусдын хөдөлгөөнд саар болохоор байршуулсан, автобусны буудлын дээр автомашина тавьсан, автозамын 1-р игнэг хааж түр болон удаан хугацаагаар зогсохыг хориглосон газарт автомашина байршуулсан зөрчлийг иргэд зурлагаар баталгаажуулж цагдаагийн 102 аппликейшнд илгээж байгаа юм а.